Сайн мэцхэн өрхөмсөгчтэй тавгандаа орой мэнд өвшүүлье. Эрдэнэ телевизийн пүрэвгаргийн орой мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Эхнийхээ мэдээ танилцуулъя. Орхон аймгийн засаг даргын нэрмжит марш тактик тэмцээн өнөөдөр боллоо. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүчний байгууллагууд 6 төрлөөр өрсөлдөж хурд хүчээ сорьсон байна. Мэдээллийн дэлгэрэнгүй хүлээн авна. Аймгийн нутаг дэвсгэр тусгаалсан чигүүрэг бүхий анги нэгтгэлүүдийн оролцсон аймгийн засаг даргын нэрмжит марш тактикийн уралдаанд тэмцээн жил бүр уламжлал болгон зохиож ирсэн. За Монгол цэргийн өдөр зэвсэг төвчин байгуулагдсны 96 жилийн одод зориулсан тус тэмцээнд зэвсэг төвчний 186-110 дугаар анги, онцгой байдлын газар, цагдаагийн газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг байгууллагуудын 12 тасгийн нийт 152 тамирчин оролцсон байна. Оролцогчид гранат шидэх, гэр өргөх, хөнөөлийн голомт, садтай зурвас, буудлах, хүчтэй өвчлөгтэй хорт бодистой орчинд ажиллах гэсэн 3 төрлөөр өрсөлдлөө. Энэ одоо тэмцээнийг аймгийн засаг даргын нэрмжит болгож зохион байгуулж явдаг юм аа. Тэгээ жилийн тэмцээнд бас нэлээд олон оролцогчдоор энэ хүү тэмцээнд оролцдог байгаа. Энэ жилийн хувьд ч гэсэн бас орон нутгад үйл ажиллагаа явуулж байгаа бүх хүчний байгууллагаас төлөөлөл оролцуулж байгаа нь тэмцээний бас тэмцээнийг өргөн бас өрсөдөө ихтэй болох боломжийг бүрдүүлж байна гэж харж байна. Энэ тэмцээнийг зохион байгуулснараа Батлан хамгаалагч чигүүрэг бүхий, тусгайсан чигүүрэг бүхий байгууллагуудын ажилтан албан хаагчдын бие өдрийг ширэгжүүлэх, зам бас Батлан хамгаалагч чигүүргийг хангах чиглэлээр олон дадлага туршлагуудыг хийдгээр онцлог байгаа. Манай цэргийн байгууллага, хүчний байгууллагуудын бүрэлдэхүүн хувцсны үзлэг байгаа. Би бүрэлдэхүүн хувцас өөрийнхөө аламжлал онцлог тогтсон хувцсыг үзэх. За дараа нь би бүрэлдэхүүний дунд гранат шийдэх ажиллагаа. Үүнээс засгийн 11-өөс 5 нь холд шийдэх, 6 нь тойрогт мэргэн шийдэх. За үүний дараа засгийн бие бүрэлдэхүүн гэр өрөх үйл ажиллагаа. За энэний дараа гарааны ажиллагаа эхэлнэ. За энэ хооронд мөн ард манай барилгын зэргийн 110 дугаар ангиас энд нийт хөгжөөний нэмжигтэй дунд улс тадлын цэмцэн зохион байгуулна. За манай зэргийн зэвсэг төвчний 2 анги байгуулгана, цагдаагийн газар, онцгой байдлын газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх өөрсдийнхөө мэргэжлийн онцлог байгуулахын зорилго үндсэн үйл ажиллагаа харуулсан таниулах үйл ажиллагааг зохион байгуулж явуулах юм байна. Зэвсэг төвчний албан даалгавар хэрэгжилтийг хангах биеийн тамир спортын газрын тухай Монгол улсын хуулийг хэрэгжүүлэх үндэсний аюулгүй байдлыг хангахад тусгайлсан чигүүрэг бүхий байгууллагын бие бүрэлдэхүүний бие бэлдар, сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх, төсвөр хатуужил, мэргэжлийн ур чадварыг сайжруулах, цэргийн хөдөлмөрийн онцлог үр шимийг залуу хойч үедээ ойлгуулах болон хүчний байгууллагууд харилцан туршлага солилцоход марш тактик тэмцээний зорилго оршиж байна. Энэ жил уул уурхайн салбар үүсч өгсөний 95 жилийн тохиож байгаа. Уул уурхайн салбарын 95 жилийн түүхэн ойн баярыг зохион байгуулах комисс энэ оны эхэнд томилогдсон төлөвлөгөөний дагуу олон талд үйл ажиллагаа зохион байгуулахаар ажиллаж байна. Монгол улсын уул уурхайн хүнд үйлдвэрийн яамнаас уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг томилон ажиллаж, ойн баярын хүрээнд шатраатай олон талт үйл ажиллагааг зохион байгуулж эхлээд байна. Ойн баярын хүрээнд зохиогдох нэг томоохон ажил нь 4 бүсийн зөвлөгөө юм а. Хангаан бүсийн зөвлөгөөнийг Эрдэнэт хотод 4-р сард зохион байгуулах гэж байна. За Говийн бүсийн зөвлөгөөнийг Өмнө Говь аймагт, Баруун бүсийн зөвлөгөөнийг Ховд аймагт, Зүүн бүсийн зөвлөгөөнийг Хинтээ аймагт тус зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа тухай ойн баярыг зохион комиссийнхан мэдээлж байна. Уул уурхайн салбарын өнөөгийн байдал хэтийн төлөвийн талаар 4 бүсийн зөвлөгөөнөөр ярилцаж, тухайн бүсүүдэд Эрдэс баялаг уул уурхайн салбарыг хэрхэн зөв хөгжүүлсэн тохиолдолд бүс нутгийн хөгжил, тухайн аймгийн ард иргэдэд хэрхэн үйлдэлцтэй байх нь чухал вэ гэдгийг наривчлан тогтоож, ажил хэрэг болгох зорилготой юм а. За бүсийн зөвлөгөөнүүдэд тухайн аймгаас улсын хуралд гарсан гишүүдүүдийг оролцуулж, Эрдэс баялаг уул уурхайн салбарыг бүхий л түвшинд үнэн зөв, цэгцтэй мэдээлэлтэй болгох зорилготой гэдгийг онцлуулж байна. Уул уурхайн салбарын 95 жилийн баярын хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааг Эрдэнэт үйлдвэрийн олон нийтэд харилцаалтны хамт олон цаг тухайд нь сурвалжлан үйлдвэрийн ажилчид та бүхэндээ хүргэх болно. Дараагийн мэдээ. Шинэ Монгол технологийн дэд сургууль нь Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн хэлтсийн инновацийн төвдөө хамтран ажиллахаар болж, тус сургуулийн төлөөлөгчид өнөөдөр Эрдэнэт хотод хүрэлцэн ирсэн байна.
Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг явуулахад боловсон хүчнээс гадна техник технологийн асуудал чухал байдаг. Техник технологийн хөгжил дэвшил өдрөөс өдөрт хурдтай явагдаж байгаа. Өнөө үед үйлдвэрлэлд бүтээмж инновац ажлыг өрнүүлэн техник технологиг нутагшуулах, сайжруулах чиглэлээр олон талт үйл ажиллагааг Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд амжилттай зохион байгуулдаг. За энэ ажилд Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн элчийн инновацийн төвөөс шатраатай ажил зохион байгуулж, жилээс жилд инновацийн төслийг амжилттай хэрэгжүүлж өр өгөөжөө өгсөөр байна. Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн элчийн инновацийн төвтэй хамтран ажиллах, тэргуун туршлагыг нь хуваалцах байгууллага аж ахуйн нэгжүүд ихээхэн байдаг. За өнөөдөр Улаанбаатар хотоос Шинэ Монгол технологийн дээд сургуулийн төлөөлөгчид Эрдэнэт хотод хүрэлцээрж Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн элчийн инновацийн төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулах зорилготой иржээ. Тэгээ миний ер нь харж байгаагаар одоо 2012 онд Монгол улсад инновацийн тухай хууль бол гарсан байгаа. За энд Эрдэнэт үйлдвэрээр байрладаг инновац тэгээ технологи дамжуулах одоо аж үйлдвэрийн сургуулиудын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх талд одоо манай Эрдэнэт уулын байжуулах үйлдвэр бол их манлайлан оролцдог. Тэгээ энэ инновацийн чиглэл бол нэлээд хүчтэй хөгжиж байгаа. Одоо бол олон улсад дэлхийн нийтэд бол аж үйлдвэрийн 4 дахь хувьсгал бол одоо гараад эхэлж байгаа. Энэ бол химийн оюун ухаан, тэгээ биологи, нано, биотехнологийн чиглэлээр одоо олон улсад аж үйлдвэрийн чиг хандлага бол нэлээд өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр одоо Монгол улс бол одоо байгалийн нөөц, биологийн нөөцөөр бол дэлхийд бол одоо тэргүүлэх чиглэлд бол хамаарагддаг. Гэсэн хэдий боловч бид нар зөвхөн олборлох одоо энийг бол экспортлохоос гадна эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх талд бол аж үйлдвэрүүд бол нэлээд манлайлах шаардлага байгаа. За энд бол Монголд нэлээд дутагдaltaй зүйл бол аж үйлдвэрүүд их сургууль хоорондын хамтын ажиллагаа бол нэлээд дутагдaltaй байдаг л да. Тэгэхээр энийг ойртуулахад их сургуулиуд бол юу байх вэ гэхээр одоо маш сайн боловсон хүчин, хүний нөөц, залуучууд бол байж идэг. Тэгэхээр аж үйлдвэрт бол одоо технологи, шин бүтээгдэхүүн одоо экспортод гарах бүтээгдэхүүний ингээд шин төрөл дээр бол хамтрах талд бол Эрдэнэт болон одоо Эрдэнэтэд одоо уулын байжуулах үйлдвэр бол нэлээд манлайлан оролцох шаардлагатай байгаа. Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн элчийн инновацийн төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулах уулзалтаас гадна Эрдэнэт хотын аж ахуйн нэгж байгууллага оюутан сурагчдад инновацийн чиглэлээр их шинэлэг мэдээллийг ихтэй сургууль ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад танилцуулжээ. Тус сургуулийн удирдлагууд Эрдэнэт үйлдвэрийн инновацийн тэргуун туршлагаас хуваалцаж хамтдаа дэлхийн инновацийн хөгжлийг Монгол улстай түгээн дэлгэрүүлэх боломжтой талаар мэдээлж байна. 3 дугаар сарын эхний 15 хоногт зэсийн үн дунджаар 5831 Америк доллар тонн байна. Дэлхийн зах зээл дээрх зэсийн үн аншийн мэдээлэлээр хөтөлбөр үргэлжилж байна. 3 дугаар сарын эхний 15 хоногт зэсийн үн дунджаар 5831 ам доллар тонн байгаа нь 2 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 110 ам доллараар буурсан үзүүлэлттэй байна. 3 дугаар сарын 15-ны өдөр зэсийн үн 5850 ам доллар тонн байна. Америкийн нэгдсэн улсын төв банк энэ 3 дугаар сард бол зээлийн хүүгээ өсгөх хандлагатай байгаа. Зээлийн хүү өсөх юм бол ам долларын ханш чангарч бол зэсийн үнийн өсөлтөнд сөргөөр нөлөөлөх магадaltaй байгаа. Гэхдээ ам долларын ханш чангарснаар бас хөрөнгө оруулагчдын итгэвч сайрж ирж зэсийн үнийн түвшинд эргээр нөлөөлнө гэж үзэх судлаачид мөн байгаа. Үүний зэрэгцээ бол Чили, Индонезид гарсан томоохон зэсийн уурхаануудын нийлүүлэлтийн хүндрэлээс шалтгаалаад зэсийн үйлдвэрлэл бол буурах хандлагатайгаа учраас зэсийн үн бол ирэх өдрүүдэд бол өснө гэсэн мэдээллийг судалгааны байгууллагууд өгч байна. Сүүлийн өдрүүдэд Америк нэгдсэн улсын төв банкны мөнгөний бодлогоос шалтгаалan ам долларын ханш чангарна гэсэн хүлээлт зах зээлд бий болсноор зэсийн үн бага зэрэг буурч байна. Америк нэгдсэн улсын төв банк 2017 онд 3 удаа зээлийн хүүгээ өсгөхөөр төлөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар ам долларын ханш 2003 оноос хойш гараагүй түвшинд хүрч өсөд байна. Тухайлбал судлаач Эдвард Мейер Чилийн Эскондидод зэсийн уурхайн зэсийн баяжмал нийлүүлэх боломжгүй байдалтай байгаа. За мөн Индонезийн Грасберг уурхай тус улсын засгийн газраас баяжмал экспортлох зөвшөөрлөө авч чадаагүй байгаа учраас зэсийн зах зээл хомсдолд шилжих төлөвтэй байна. Энэ 3 дугаар сард зэсийн үн дунджаар 6000 ам доллар тонн байна гэж сар тутмын зэсийн зах зээлийн судалгаанд дурдсан талаар Metal Blue-ийн сэтгүүлд мэдээлжээ.
Аймгийн эдийн засаг нийгмийн хөгжлийн 2017 оны эхний 2 сарын урьдчилсан дүн мэдээг статистикийн хэлцээс танилцууллаа. 20 салбарыг авч судалгаа хийхэд 10 салбарт эерэг үзүүлэлт, 10 салбарт сөрөг үзүүлэлт гарсан байна. Оны эхний 2 сарын байдлаар аймгийн эдийн засаг нийгмийн салбарт хэд хэдэн эерэг үзүүлэлт гарсан байна. Үүнд аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 71.2%-аар, аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн борлуулалт 77.9%-аар, автотεύрийн орлого 5.1%-аар, нийтийн аж ахуйн орлого 6%-аар, хүн амын эрүүл мэндийн үзлэг өмнөх оны мөн үеэс 13.1%-аар, урьдчилан сэргийлэх үзлэг 11.4%-аар, урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдалт 1.1 пунктээр нэмэгдсэн. Нас баралт 1.2 промиллоор буурсан, нялхсан эндэгдэл 24.1 промиллоор буурсан, халдвар түвшний гаралт 20.7 продецимолоор буурсан зэрэг үзүүлэлт гарсан байна. Нийт санхүүжилт хийх төлөвлөгөөлт санхүүжилтийн 22.2%-ийг бол нийтийн ерөнхий үйлчилгээнд, 21.4%-ийг бол нийгмийн даатгал, нийгмийн халамжийн салбарт, 47.1%-ийг бол боловсрал, соёл урлагийн салбарт бол хувийн зарлах санхүүжилт бол хийгдсэн байна. Мөн ингээд бол энэ хүснэгтэн дээрээс бол оны эхний 2 сарын байдлаар төсвийн орлогын төлөвлөгөө гүйцэтгэл, төсвийн зарлагын төлөвлөгөө гүйцэтгэлийг бол харж болно. Ингээд бол оны эхний 2 сарын байдлаар бол орон нутгийн төсөвт 12.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 12.2 тэрбум орлогыг бол төвлөрүүлсэн. Ингээд оронгийнхын наривчлаар аваад үзэхээр бол энэ 99.6% биелэлттэй байгаа юм. Аймгийн төсөвт 12.2 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж төсвийн гүйцэтгэл 99.6%-тай баад үүнд татврын орлогын төлөвлөгөө 2.3%-аар давж биелсэн байна. Харин татврын бус орлогын төлөвлөгөө 3.4%-аар тасарсан үзүүлэлттэй гарсан байна. Хэрэглээний үн тарифын судалгааг хэрэглээний сагсан дах 213 нэр төрлийн бараа үйлчилгээнд сар бүр хийдэг. 2 дугаар сард үнийн ерөнхий индекс 101.7% болж өмнөх оны мөн үеэс 1.9%-аар 2010 буюу суур оноос 72.7%-аар өссөн байна. Өмнөх сараас тэтгэвэр хүнсний барааны бүлгийн индекс 1.8-аас 7%-аар өссөн. Бусад бүлгийн индексийн хувьд үн тогтвортой байгааг мэдээллээ. Одоо цэцэрлэгийн хамт олон эрүүл мэндийн дадал хэвшлийг чухалчлан энэ чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш ажишта тайлагнаж харилцан туршлага солилцсон байна. Одод цэцэрлэг нь 2014 онд байгуулагдсан цагаас хойш Бяцхан доктор, номын доктор клуб ажилуулан хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролд анхааран ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинжилгээний хүрээнд эрүүл мэндийн давталгаа арга хэмжээг орон даяар зохион байгуулах тухай эрүүл мэндийн сайдын тушаалгарч 21 аймгийн эрүүл мэндийн газар сум өрхийн эрүүл мэндийн төв тосгон сум дундын эмнэлгүүд болон харьяа байгууллагуудад хэрэгжиж байна. Үүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад идэвхтэй өрнөж Бяцхан хүүхдүүдэд нэг нэгэндээ үлгэрлэх байдлаар дадал хэвшлийг суулгаж байна. Хүүхдийг яг энэ сургуулийн өмнөх боловсролын энэ бага насны хүүхдүүдийг эрүүл мэндийн боловсролыг одоо яг бага наснд нь одоо суур болгоод эзэмшүүлчих юм бол тухайн хүн маань цаашаа өсөж торноод бие хүн болж төлөвшөөд насанд хүрсэн хойноо одоо яг энэ дадал хэвшлийг тэр чигт нь одоо өөртөө хэрэгжүүлнэ гэдэг утгаараа бид хэд ажиллаж эхэлсэн байгаа. Одоо тэр ч утгаараа манай хүүхдүүд их өөрснөө дур сонирхолтой одоо яг энэ 2-5 насны хүүхдүүд ч өөрснөө их юмыг тусгаж авахтаа хурдан одоо өөртөө одоо дадал хэвшил болгож одоо суулгахтаа их хурдан байдаг болохоор энэ талд нь суурлаад бид нар авсан болохоор хүүхдүүд маань яг энэ чиглэлийн асуудал дээр өөрснөө сонирхолтой тэгээд сурах нь бол илүү одоо маш хурдан юмыг тусгаж авдаг, тэрийг өөртөө хэрэгжүүлдэг. Энэ тал дээрээ болохоор манай хүүхдүүд бүр нийтээрээ их сайхан одоо сурж одоо бусдаа түгээн дэлгэрүүлж байгаа. Багш бид нар өнөөдөр ингээд хүүхдэд юм заагаад тахтаа болно биш. Тэрийг сурсан хүүхдүүд бусад хүүхдүүдтэй түгээн дэлгэрүүлэх. Энэ нь болохоор чухал ач холбогдол. Ягаад гэхээр хүүхдөөсөө юмыг сурахтаа хүүхдүүд илүү их хурдан хүлээж авч байна. Энийгээрээ чухал ач холбогдолтой учраас бидний үйл ажиллагаагаа Орхон аймгийн нийт 27 цэцэрлэгийг хамарсан ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. За энэ дотор 120 гаруй хүн оролцохоор ингээд бэлэн болцсон байна.
Одоо цэцэрлэгт бяцхан доктор, номын доктор клуб 2 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Нэг дугууланд 3 хүүхэд хамрагдаж эрүүл мэндийн боловсрал эзэмшиж үеийн нөхдөдөө үлгэрэлдэг. Тус дугуулангуудын үйл ажиллагааны үр дүнд хүүхдийн өвчлөл тодорхой хэмжээгээр буурч, бохир гар агаар туслын замын халдварт өвчний тархалтыг бууруулсан зэрэг эерэг үзүүлэлт гарсан байна. Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 27 цэцэрлэгийн багш нар одод цэцэрлэгийн үйл ажиллагаа дугуулангуудын туршлагаас хуваалцаж харилцан мэдлэг солилцлоо. Манай мэдээллийн хөтөлбөрөөр зочны ярилцлагын цагаар үргэлжилж байна. Зочинтой сэтгүүлч Бямбан ярилцсан. Орой мэнд төргөө үзэгчтэй манай Эрдэнэ телевизийн мэдээллийн хөтөлбөр өдрийн зочны ярилцлагаар танд хүрэхэд бэлэн боллоо. Тэгэхээр ойрын өдрүүдэд дэлхийн нийтээр глаукомтой тэмцэх өдөр болж байгаа. За энэ бол нүдний даралттай тэмцэх өдөр. Үүнтэй холбогдуулаад бид Эрдэнэ төвлөрийн Эрдэнэ соёлын зөвсөлбөрийн нүдний эмч инхт яг студидтэй урьж оролцолж байна. Орой мэнд төргөө. За орой мэнд төргөө. За баярлалаа. Энэ өдрийг манай Монгол улс хэтгчлээ тэмдэглэж байгаа юм бэ. Дэлхийн нийтээр тэмдэглэхэд тодорхой нэгэн урай байдгүй, яадгүй. Энэ жилийн одоо онцлог байгаа л. За дэлхийн нийтээр тэмдэглэдэг болоод 2-3 жил болж байна. Манай Монгол улсд бол сүүлийн 2 дахь жилдээ глаукомтой тэмцэх өдөр гэж тэмдэглэл өнгөрүүлэх болсон. Энэ утга учир нь болохоор ер нь бол сохорлын сул харааны бас нэлээд хувийг тэргүүлэх хувийг нүдний даралт ихсэлтийн шалтгаантайгаар хараалддаг учраас энэ өдрүүдийг бол тэмдэглэл өнгөрүүлэх нь бас чухал юм а гэж үзээд энийг өдрүүдийг одоо тэмдэглэл өнгөрүүлж байна л да. Яг Эрдэнэ соёл зөвсөлбөрийнхний хувьд яг энэ өдрүүдээр ер нь үйлчлүүлэгчтэй. Ер нь одоо мэдээж та насын одоо хараа хяналтанд байдаг хүмүүс байдаг байгаа хэрэг тийм ээ. Ямар үйлчлэгээ үзүүлж байна яг энэ өдрүүдэд? За глаукомтой тэмцэх өдөр гэсэн төлөвлөгөө гаран батлуулаад одоо эрт илрүүлэг диспансерын хяналтыг одоо сайжруулах, хүртээн хэмжээг сайжруулах, хүмүүстэй одоо байнгын хяналтанд байдаг хүмүүсээ дуудаж үзэх гэх мэтчлэнгийн ийм арга хэмжээнүүд авагдаж байна л да. Хамгийн гол нь урьсан сэргийлэх эрт илрүүлэг глаукомыг бусдад олон нийтээр энэ талын одоо ойлголтыг илүү сайн болгох ийм ажлууд бас урьсан сэргийлэх ажлууд бас нэлээд чухал болоод байгаа. Нүдний даралт энэ өчигдөр хүмүүст ямар шинж тэмдгээр эхэлж илэрдэг вэ? Хүмүүс одоо энийг мэдэхэд амархан байдаг болов уу? За ер нь бол нүдний даралт ихсэх өвчин гэдэг маань нүдний дотоод шингэний урсгал өөрчлөлтөнтэй холбоотой харааны мэдрэл гэмтэж аажмаар харааны талбай хумигдах маягаар алдаж энэ хараа алдалтанд хүргэдэг л дээ. Энэ мэдээж харааны мэдрэлд бодисын солилцооны өөрчлөлт, бүтцийн өөрчлөлт бол давхар ингэж орж идэг. За илрэх шинж тэмдэг нь ихэнхдээ нүдний угаар хөшөх, чилэх, толгой таллаж өөдөх, дух шанаар угаан, дамжих, заримдаа огт шинж тэмдэггүй илэрч гэсэн ийм тохиолдол байдаг. Зөвхөн одоо жоохон аргаатай, жоохон улаагаад байж гэх юм уу тийм ээ, ийм завар илэрх тохиолдол байдаг. Насны хувьд бол ер нь онлын хувьд 40-оос дээш наснд, 45-аас дээш наснд гэж үздэг болоод сүүлийн үед нэг 20 гарантай, 30 гарантай ч хүмүүст бас нүдний даралт гэсэн онш тавигдаж байна л да. Дөнгөж одоо тэгэл нүд нь ургаал, аргаал одоо улаагаад ирэхэд яг яах ёстой хүн? Ер нь бол мэдээж мэржлийн эмчид хандах ёстой. За урьсан сэргийлэлт бол 40-оос дээш наснд бол заавал нүдний урьсан сэргийлэх үзлэгт бол жилд нэг удаа эрүүл байх тохиолдолд үзүүлэх ёстой байдаг. Тэгээд нүдний даралт гэсэн онцлогдсон тохиолдолд бол нүдний эмчийн байнгын хяналт, насан туршийн хяналт, байнгын эмчилгээ шаардлагатай байдаг. Хяналтаа одоо яаж ийх вэ? Хүмүүс одоо мэдээж яг тогтсон хугацаанд ирж ер нь манай монголчууд ч бас их залхуу хойрог улсууд гэдэг шүү дээ. Яг иргэсэн хугацаанд ирээд явбал эмчилгээ үр дүнтэй байдгүй. Одоо нөгөө тэгвэл одоо хараа нь улмаа муудах ч юм уу, сохрох энэ аюултай болох байх та тийм ээ. За нүдний даралт ихсэлтийн нэг онцлог байдаг л да. Ер нь онш яг тавьсан тохиолдолд бол харааг яг энэ байдалд авч үлдэх тухай яригддаг. Түүнээс энээс илүү сайжрна, энээс илүү сайн болно гэдэг асуудал бол маш хүнд байдаг. Эмчилгээний асуудал бол мэдээж онш тавьснаас эхлээл эмчилгээ явагдаж эхэлдэг. За эмийн эмчилгээ бол эхний ээлжинд авж байгаа нүднийхээ даралтыг тогтвол хэвийн байлгаж ижил энэ өвчнийг бол энэ хэмжээнд нь авч үлдэнэ гэсэн яриа ойлголт бол байх ёстой гэдэг. Тэгээд лазер эмчилгээ мөн мэсцэл эмчилгээнүүд явагдаж байна. Тэрийг хавсарч эмчилгээний тактик хэрэглэгдэж байна. Ер нь бол сүүлийн үед бас онцлогооны тактик маань мэдээ онлын хувьд ч гэсэн
нэлээд сайжирч байна л да практикийн хувьд ч гэсэн. Тийм учраас эрт илрүүлэг бол харьцангуй сайжирсан. Нэлээд хэдэн жилийн өмнө бол 10 жилийн өмнө бол хараа бүр алдсан хойно нүдний даралт гэх онш тодорхой тавигдах юм тохиолдол байдаг гэсэн. Яагаад гэвэл нөгөө нэг огт шинж тэмдэггүй явдаг хэлбэрүүд маань хараа нэлээд алдсан хойно онцлогдох тохиолдол байдаг гэсэн. Одоо бол нэлээд сайжирсан. Ер нь эрт илрүүлэг онцлогооны арга бол нэлээд сайжирсан байна. Манай кабинетд одоо нүдний даралтыг 2 3 дахь шатлалын эмнэлгийн түвшинд бол онш тавигдаж байгаа. Мэдээж хяналт бол явагдаж байгаа. 4 дугаар шатлалын оншийг бол мэдээж нарийн мэргэжлийн дээд шаталд Улаанбаатарт эдгээр бол хийгдэж байгаа. Зарим нэг шинжилгээнүүд, нарийн шинжилгээнүүд хийгдэж байгаа. Манай кабинетд бол нүдний даралтаа үзэж байгаа. Үн төлбөргүйгээр үзэж байгаа. Бас энийг өдрийг тохиолдуулаад одоо манай үзэгчд маань бас дуулгаад авбал очиод үзүүлэхэд илүүдэхгүй байх тийм ээ. Тий. Ер нь бол нүдний даралтай хэмжээ, нүдний харааны мэдрэлийг их гэмтээдэг учраас харааны мэдрэлийн шинжилгээ, нүдний уган шинжилгээ хийгдэж байгаа. Өнцөг хаалттай хэлбэр, нээлттэй хэлбэр, олдмол төрөлхийн гэх мэтчлэнгийн хэлбэрүүд байдаг л да. Энэ тохиолдолд бол өнцөг дурандах шинжилгээг бас хийж байгаа. Тий. Альва өвчин чинь одоо нөгөө удамшдаг гэж ярьдаг штэ. Эхээс одоо үрд дамжих эцэг эхээс энэ өвчнөр тэгдэг үү? За нэлээд хувь нь бол удамшлын шинжтэй байгаа. Мэдээж удамшил бол маш голлох нөлөөлттэй. Аав ээж нь анх эгч амар нэгэн цусан төрлөлд нүдний даралт ихсэх өвчин байх тохиолдолд энэ бол бас нэгэн чухал риск төвчин зүйл гэсэн үг. Ер нь бол заавал үзүүлж авах шаардлагатай гэсэн үг удамшлын шинжтэй байдаг. За мэдээ түрүүнд би дурдсан нас чухал байдаг. Мөн үүнээс гадна бодисын солилцоотой холбоотой өвчлөлүүд жишээлбэл чихрийн шижин энд бол нэлээд бас тодорхой байрыг эзэлж байгаа. За холын харалган байх. За бас нэгэн тохиолдолд бол нүдний одоо гормон агуулсан юмнуудыг удаан хугацаагаар хэрэглэх 14-өөс дээш хоног хэрэглэх тохиолдолд бол нүдний даралт ихсэх өвчин бас үүсэж байна л да. Гормон гэдэгт маань гидрокортизон, дексаметазон, преднизолон гэх мэтчлэнгийн ийм эмнүүдийг эмчийн одоо тийм зааваргүйгээр удаан хугацаагаар хэрэглэх нь бол нүдний даралт ихсэх өвчнийг бас олдмолоор үүсгэж байгаа. Тэгэхээр хүмүүс маань бас ингээд нөгөө одоо энэ Японоос орж ирсэн юм ногоон тусаалбарыг маш их тусаад гэж. Энэ юу хэр хортой байдаг, хоргүй байдаг юм уу? Энийг бас одоо тэр нүдний даралтаа хүн хэрэглэхэд зүгээр үү? Ямар байдаг? Энэ талаараас хүмүүс амьдрах гэж байгаа. За эмчийн зааваргүйгээр тодтолтаалагддаг гоо сайхны гэсэн юутэй одоо тодтолтой гэсэн үг л дээ. А, Б, С витаминтэй бөөрнгийн хар тус алга гэл манайх удирж байгаа хүмүүс яриад байдаг тий. Эдгээр бол сэнгэнэх үйлчлэгээтэй байдаг. Ихэнхдээ энэ нь бол мантал гэсэн бодисыг агуулж идэг. Энэ төр зур төр зур судас нарийсгаад эргээд энэ бол нэг их тийм тижээлийн болоод хараанд сайжруулах гэдэг ийм нөлөө бол үзүүлдэггүй. Энэ ер нь бол яг зориулт нь ямар учиртай юм бэ гэхээр шөнийн ээлжинд нойргоо хонох, одоо ядрах, нүд улаах гэдэр тохиолдолд бол нэг 30 минутаас 2 цагийн хугацаатай нүдний одоо харагдах байдлыг тийм улаалтыг арилгах зорилттой. Хоёрдугаарт нь хашлтай хүн бол бас сайн нэг тусааж болно. Түүнээс үргэлж тусаахад бол судас хэтих нарийсгаар хуурай шилтийг улам нэмдэг. Тэгээ байнга удаан хугацаагаар энэ витаминтэй тусаалгуудыг тусаагаад ахаар бас нүдний даралтанд бас нөлөөлөгдөх юм тохиолдол. Ер нь хордоод эмээл юм байна тийм ээ. Тэгээ хай нэг бол болно, хашлтай хүн бол болно. Байнга тусаах нь бол тийм тохиромжтой тусаалга. Яг манай энэ нутаг орны нөхцөлд манай эрсдэс урамсгалтай юм хуурай ширүүн урамсгалтай нөхцөлд бол бас боломжгүй тохиромжтой юмтай тусалгаа байгаа. Судалгаагаар үзэхэд ер нь дэлхийн нийтээр одоо чагсаалт байдаг болоо Монгол улс маань одоо яг энэ өвчнөр хэдэж чагсдаг бол яг Монгол улс дотор манай Орхон аймаг маань бас хэддэрдэг бол манай Орхон аймгийн хэмжээнд бол Монгол улсынхаа ер нь бол адилхан энэ тохиолдох хувийн хувьд бол тийм их зөрүүтэй хол зөрүүтэй гэж бодогдохгүй байна. Яагаад гэвэл энэ нөгөө нэг шилтгаанаас хамаарат тийм ээ бүсчилсэн орон нутгийн шинжтэй үүсдэг өвчин биш учраас тэгээ энэ бол Монгол улстайгаа адилхан байгаа. Манай Монгол улсад тохиолдох хэлбэр нь болохоор хаалттай өнцгтэй хэлбэр нь бол нэлээд их элбэг байдаг. Тэгээ бусад орнуудтай харьцуулахад улсын дэлхийн хэмжээнд бол манай Монгол улс бол дундаж хэмжээнд энэ нүдний даралт хэсэл дээр явж байгаа. Гэхдээ хөгжингүй орнуудад бол онцлогооны асуудал нь нэлээд төвхтэй байсан учраас ер нь бол хожим онцлогдох юм тал байсан бол одоо бол сүүлийн үед бол манай орнд харьцангуй сайжирсан гэж бодож үзэж байна. За баярлалаа. Битэрийн бас ярилцлага хугацаа өгөж байна. Тэгэхээр нүдний тасгийн кабинетаар ер нь одоо техник тоног төхөөрөмжийн шинжилэл хэрэг хийгдэж байна. Хүмүүстэй үйлчилж байгаа. Ер нь өдөрт хичнээн хүнд үйлчлэг үзүүлдэг бол. За дунджаар ер нь бол доотлол нь 15 тэгээл 30 хүртэл үзлэг хийгдэж байгаа.
Үзлэг харьцангуй Медипас онцлогооны төв нэгдсэнтэй холбоотой бол үзлэг арай багассан. Тоног төхөөрөмжийн шинжилэлт бол сүүлийн жилүүдэд ер нь явагдаж чадахгүй, шатаагүй. Ер нь их асуудалтай. Одоо яг ямар тоног төхөөрөмж байдаг вэ хүмүүс үзүүлэхэд? Манай кабинетэд бол биомикроскоп 40 диоптр хүртэл өсгөж харж байгаа. Нүдний өмнөд цэцгээ харна, нүднийхээ арын хэсгийг 90 диоптрын линзийн төснөвтөөр мөн харж байгаа. За нүднийхээ үгийг харна. Автоэрпектометргээ хугарлын гажиг тодорхойлогч компьютертэй мөн тэгээд гоноскопи буюу нүдний өнцөг дурандах юм шинжилгээнүүд хийгдэж байгаа. За мэдээж нүднийхээ даралтыг энгийн аргаар ч гэсэн үзэж л байна. Нэлээд сүүлийн үеийн одоо тоног төхөөрөмж бол мэдээж шаардлагатай, хэрэгцээтэй байгаа, дутагдaltaй байгаа нь бол тодорхой байна. Тэгэхээр бас манай Эрдэнэ төлдөр маань хичнээн одоо хямралын эсрэг шатраагаар хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч гэсэн онцгой комиссар одоо авч хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж байгаа. Тэгэхээр магадгүй бас онцгой комиссарч одоо шинэ тоног төхөөрөмжтэй болж хүмүүс маань эрүүл зөв хараатай, зөв тэгш сайхан амьдрах байхаа гэж хоёул ярилцлага өндөрлөө. Тэгэхээр манай өнөөдрийн зочноор Эрдэнэ соёлын цогцлбарын нүдний эмч инхтэй оролцлоо. Манай мэдээлэл хөтөлбөр үргэлжилж байна. Зочин сэтгүүлч хоёртаа баярлалаа. Одоо тав хөргөлүүлэн улс орон болон дэлхийд дахинд өрнсөн онцлог үйл явдлын талаарх мэдээллийг цахим муудснаас бэлтгэснийг хүлээн авна. Өмнөх үеийн хан богдод зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барина. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөг аймгийн хан богд сумын нутагт байгуулах тухай уул уурхай хүн төлөвлөрийн яамны саналыг хэлсэн. Засгийн газрын хуралдаанаар хэлсэн дэмжлээ. Үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчдыг сонгох, хөрөнгө оруулагчдаа гэрээ хэлцэл байгуулах зэргийг сайд дашторж даалгалаа. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг хөрөнгө оруулалтын зардал гаргахгүйгээр төр үн төлбөргүй эзэмшихийг зөвшөөрч, төрийн төлөөллийг хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгосон байна. Шар усны үерээс болгоомжлохыг анхаарууллаа. Төв аймгийн Борнус сумын нутаг ноён уулын эргэн тойронд зурамтай, хужирт, сүжигтийн ямаар хүннэг үеийн түүхэн дурсгал ихээр олддог. Дээрх газар хүннэг үеийн булш гихтэл 200 гаруй байдаг байна. Манай орны нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь сасан бүрхүүлтэй байгаа бөгөөд голын мэс хайлах үзэгдэл идэвхжиж эхэлсэн талаар онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна. Одоогийн байдлаар Орхон гол, Увс нуурын сав, Хангай нурууны идэр, Богдод, Завхан, Чулууд, Хинтийн нурууны Хэрлэн, Уулз, Их Хингадын нурууны халах гол сав дагуу газраар цасны зузаан 11-с 25 см, цасны нягт тэгзүүний 10-аас тэгзүүний 15 см байна. Баруун төв зүүн аймагуудын зарим газраар их хэмжээний цас орсны улмаас 2016-аас 2017 оны өвөл нийтдээ 17 аймгийн 156 сум, нийслэлийн 2 дүүрэгт Багнуур, Налайх өвөлжилт хүндэрсэн байна. Харин өнөөдрийн байдлаар хаваржилтын нөхцөл байдал 17 аймгийн 124 суманд хүндэрсэн мэдээтэй байна. Жилдээ 700-аас 4000 хүртэлх шувуу хүчтэл цохиулж өгдөг. Цахилгаан дамжуулах агаарын шугам буюу хүчтэлд махчин шувуу цохиулах эрсдэл түүнийг бууруулах болон сэдв зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд байгаль орчин аялал жуулчлалын яам, эрчим хүчний яам, шинжлэх ухааны байгууллагууд, ихтэй сургуулиуд, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан төвөөсөлжөөний компаниуд, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцсон байна. Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд Батбаяр манай оронд жилдээ 700-аас 4000 хүртэлх тонны идэлэг шонхоор мөн тонны шилийн сар, ойн сар, хийрийн бүргэд, цармын бүргэд, начин шонхор болон бусад олон зүйлийн шувууд хүчтэл цохиулан өгдөг байна. Эдгээр шувууд нь мөн өөрийн гэсэн экологи эдийн засгийн үнэлгээтэй. Жишээ нь нэг идэлэг шонхрын экологи эдийн засгийн үнэлгээ 16 сая төгрөг. Ингээд бодоход бид байгаль орчинд хэдэн 10 тэрбумаар яригдах хэмжээний хохирол учруулсаар байна. Даргалаачуултын ажил 62.9% байна. Онцгой байдлын ерөнхий газрын гамшигын шуурхай удирдлагын газрын дарга онцгой байдлын хурандаа мөнх гэрлэр ахлуулсан 11 үний бүрэлдэхүүнтэй шуурхай бүлэг 103 аймагт ажиллаж байгаа. Дорнод аймгийн Матад хөлбөмбөр суманд нийт 4 голомтод 52 мачийн өрхийн 692 толгой мал өвчилж 692 толгой малыг зориудаар устгаж аюутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Аймгийн хэмжээнд гоц халдвартай шүлхийн өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд 14 сумын 997.4 мянган толгой мал хамрагдахаас 627.5 мянган толгой мал хамрагдаж вакцинжуулалтын ажил 62.9% явагдаж байна.
Хүүхэдтэй хүмүүс илүү урт насалтыг судалгаагаар тогтоосон байна. Швед улсын эрдэмтэд тус улсын 1.5 сая иргэдийн амьдралыг судалсны үндсэн дээр хүүхэдтэй хүмүүс илүү урт насалдаг гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Судлаачид 1911-с 1925 оны хооронд төрсэн 60 настай хүмүүсийн наслалтыг судалснаар дор хаяж нэг хүүхэдтэй байсан хүмүүс хүүхдгүй хүмүүсээс урт насалт байсныг тогтоосон байна. Уг судалгаанд дүрснээр 60 наснаас хойш цааш амьдрах хугацаанд хүүхэдтэй эрэгтэй хүмүүсийн хувьд 2 жил, хүүхэдтэй эмэгтэй хүмүүсийн хувьд 1.5 жилээр илүү урт, хүүхдгүй эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд харьцуулахад ийм гарсан байна. Харин 80 наснаас хойш хүүхэдтэй эрэгтэй хүний цааш амьдрах хугацаа нь дунджаар 7 жил 8 сар байдаг бол хүүхэдгүй эрчүүдийнх 7 жил байдаг байна. Эмэгтэй хүмүүсийн хувьд энэ хугацаа хүүхэдтэй бол 9 жил 6 сар, хүүхэдгүй бол 8 жил 11 сар байдаг гэсэн судалгаа гаргасан байна. Мэдээллийн хөтөлбөрөөр төгсгөлдөө хотуудын ойрын 3 хоногийн цагаагаар мэдээ, арилжааны банкудаас ирүүлсэн баялуудын ханшийн мэдээллийг хүргэе. Эрх мөнсөгчтэй. Эрдэнэ телевизийн пүрэв гарагийн орой мэдээллийн хөтөлбөр өгөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан үзэгчид та бүхэндээ баярлалаа. Та бүхний маргааш ажилд амжилт хүсье. Баярлалаа үзэгчид.